Hi guys, та шинэ бичлэгтэй тавтай морил. Өнөөдрийн бичлэгээрээ би нэг бяцхан тооцоолол хийж үзэх гээд бүх бүтээгдэхүүнүүдийг үнийг хэдүүлээ нэмэхгүй. Өнөөдөр болохоор би яг энэ бүтээгдэхүүнүүдээс гой сонгоод за яг үнэхээр надад энэ байхад л хангалттай гэсэн бүтээгдэхүүнүүдээ сонгонгуудаа тэрийг хаанаас авсан. Тэгээд тэнд хэд гэжсэн гэдэг үнүүдийг нь хэдүүлээ бүр гой нэмээ явцгаая хамтдаа. За яг арьс арчилгаа хийдэг дараалалаа явъя. Хамгийн эхлээд мэтлэлээр ус юм уу, эсвэл тосон цэвэрлэгч юм уу, тэрийгээ эхлээд явчих. Хүмүүс ихэвчлэн тосон цэвэрлэгчэнд дуртай дэмжин хэдүүлээ тосон цэвэрлэгчийн үнийг оруулъя гэж би бодлоо. За надад бол яг одоогийн байдлаар тосон цэвэрлэгч гэх юм бол харуугийн тосон цэвэрлэгч байна. Энэнийг болохоор би Mimic Corner-оос авсан. Тэгээ үнэн нь энд байна. Танарт гоё харагдуулахаар. За энэний дараа хөөсөн угаагч надад угаасаа хөөсөн угаагч ганцхан байна. Энэ Rovectine энэ хөөсөн угаагчийг болохоор би Cloud9-аас авч ирсэн. За тэгээ үнэн энд байна. Энэний дараа тонер пад сонгочих. За тонер падаар бол би шууд энийг сонгосон. Mediheal-ийн энэ Blemish тонер пад байна. Би энийг болохоор Cloud9-аас авч ирсэн. Ийм үнэтэй. За би тонер дээр яг одоогийн байдлаар угаасаа яг энэ л байхад надад зүгээр хангалттай да гэж бодогдоод байгаа болохоор би энийг шууд сонгочих. Laneige хамгаалтын бүрхүүл сайжруулдаг пептидтэй, ceramide-тай ийм сүүн тонер байгаа. За энийг болохоор би Emerald Beauty гэдэг Instagram-аас энийг болохоор хажуудаа давхар энэ refill-ийг авахгүй. Тэр refill нь болохоор 100 мг байсан ч санагдах юм. Одоо энэ тусангуу дахиад энийг ингээд нэг дүүргэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ ингээд 2 ширхэг баг ирсэн гэсэн үг. 2 ширхэг. Тэгээ би энийг бүр үнийг амарсан санаж 100 мянга. Энэний дараа бас тонер HA/BHA-тэй тонероо сонгоё гэж бодлоо. Надад угаасаа ганцхан байна. Энэ Beauty of Joseon-ы HA/BHA-тэй тонерыг би энэ Cloud9-аас авч ирсэн. Тэгээ үнэн нь энд байна. За тэгээд байнгын угаасаа яг зарим хүмүүс ч угаасаа юм HA/BHA-тэй тонер хэрэглэхээр нэг юм гуйжуулсан юм шиг мэдрэмж авахгүй бас тийм тохиолдол өгдөө шүү дээ. Сарда 1-2 удаа ч юм уу нэг тийм бөмбөрдөх гуйжуулагч хэрэглэмээр байдаг. Тэгэхээр би энийг бөмбөрдөхөөр нь оруулъя гэж бодоод би энийг болохоор өөр аваагүй. Энэ хүн бэлгэнд ирсэн. Тэгэхээр энэний үнэн нь болохоор энийг болохоор Beauty Secret-ээс л авсан байх гэж би бодож байна. Beauty Secret-д Amplin байдаг. Тэгэхээр би тэрний үнийг нь гаргаж ирлээ. За энэний араас серум болохоор би ингэж утсан юм. Өглөө нэг 2 ээлжний солионы серумтай, оройн нь бас дахиад нэг юм 2-3 ээлжний дүрхдэг серум сонгоё гэж бодоод за өглөөнөөс эхэлчихье. Би өглөө болохоор энэ болохоор доктор Алтиагийн витамин C-тэй серум байгаа. Cloud9-аас авсан. За тэгээд би байнгын бас өдөр болгоо ингээд өглөө болгон витамин C хэрэглэе гэхээр миний арьс заримдаа юм барцаачдаг байхгүй юм бэржгэр ингээд юм цэгэн бэржгэр болчдаг. Нэг тийм арьсны гадаргуу нөөрөө тэнгүүт би зарим тохиолдолд нэг талдаа нэг витамин C хэрэглээд тал өдөр нь одоо энэ Ануагийн хамгаалтын бүрхүүл сайжруулдаг энэ маш сайн чийгшүүлдэг серумыг би сонгоё гэж бодлоо. Тэгэхээр би өглөөдөө энэ витамин C болон энэ Ануагийг би ээлжлэн гэсэн үг заяа. Та нар зүгээр төсөөлөөрэй миний арьс арчилгааны рутинийг. Энэ болохоор ингээ ceramide-тай будааны серум байгаа. Тэгэхээр давхар бас арьсны тэр өнгийг нь жигдэлдэг энэ. Тэгсэн хэрнээ хажуугаар нь хамгаалтын бүрхүүл сайжруулдаг. Тэгээ гоо чийгшүүлдэг байгаа. Өглөөдөө энэ хоёрыг би одоо ээлжлэн гэсэн үг. За орой болохоор би ер нь 3 серум би сонгомоор байгаа заяа. Ямар зориулттай вэ гэхээр за хамгийн ихнийх нь болохоор ямар нэгэн маргааш нэг тийм онцгой өдөр болгочих юм бол эсвэл нэг юм батг гарсан үедээ хэрэглэх нэг серум би сонгож бодсон заяа. Тэнгүүдээ хөшрөлтийн эсрэг серум нөгөөд нь болохоор зүгээр дан гой чийгшүүлдэг серум. Ингээд тийм 3 ээлжний серумтай баймаар байгаа хгүй юу? За хөшрөлтийн эсрэг серум дээр болохоор би энэ серумыг сонгож байна. Энэ болохоор угаасаа надад хөшрөлтийн эсрэг серум гэхээр ганцхан байна. NAD-тэй, пептидтэй би нэг Cloud9-аас авч ирсэн. Нөгөө онцгой тохиолдолд хэрэглэх батганы эсрэг гэдэг дээр мэдээж Azelaic acid сонгож байна. За энэ Azelaic acid-ыг болохоор би Beauty Republic-аас авч ирсэн. Энийг яагаад онцгой тохиолдол гэж аав гэхээр бид нар яг нэг тийм маргааш нь хүлэн авалт ч юм уу, эсвэл хурал цуглаан ч юм уу, эсвэл нэг тийм онцгой нэг өдөр байгаад идэв штэ. Тэр онцгой тэр өдөр арьсан дээр ямар нэг шинэ хайл гараагүй те эсвэл арьсны бүтэц нэг тийм онцгүй байж болохооргүй одоо тийм өдрийн өмнөх оройн нь хэрэглэх серум гэж би бол бодсон. Одоо жишээ нь ингээд маргааш магадгүй миний төрсөн өдөр ч юм уу те эсвэл ямар нэгэн тэмдэглэлт баярч болох ч байгаа ч юм уу те ямар нэгэн миний арьс нэг юм зүгээр энгийн байдаг шиг л байх ёстой нэг тийм тусгай өдөр би өмнөх оройн нь энэ хэрэглэн гэж би бол бодсон. Тэгээ бас батг гарсан үедээ мэдээж энийг бас хэрэглэнэ. Зүгээр би одоо ингээд чийгшүүлэх
серум оройдоо ганцхан хэрэглэмээр юм бол би энэ ануагаа хэрэглэе гэж бодсон. За тэгэхээр оройд болохоор энэ ануа, азелик acid тэгээд энэ пептид энэ гурыг ээлжлэн гэсэн үг. Өглөө болохоор витамин С энэ ануа хоёрыг ээлжлэн гэсэн үг. За энэний дараа цохины тос сонгоч. Цохины тосон дээр яг одоо надад бол таалагдж байгаа энэ байна. Natural Republic гэх. Гэхдээ би энийг Beauty Republic-аас авч байсан. Тэгээ энэний үнийг нь би яг вебнээс нь харах гэсэн чинь би энэ үнийг бол яг тодорхой санахгүй байгаа хгүй юу. Тэгээ би вебсайтнаас нь авчиг гэсэн чинь веб дээрээ яг энэ бүтээгдэхүүн нь байхгүй лээ. Тэгээ бүр үнэн нь бүр ямар ч тодорхойгүйсэн болохоор би энийг зүгээр ойролцоогоор цохины тосыг би 50,000 гээд үнэлчихье гэж бодсон. За энийг зүгээр ойролцоогоор 50,000 гээд үнэлье гэж бодсон байгаа шүү. За энэний араас зүгээр ганцхан би чийшүүлэх түгжиг тэр ганцхан л тос сонгоч. Тэр ганц тосороо одоогийн байдлаар юу н байнгын дуртай байгаа энэ тосыг би сонгож байна. Энэ болохоор Инрэл Beauty-гээс тэр Instagram-аас би авч ирсэн. Хамгаалтын бүрхүүл сайжруулдаг. Яг одоогийн байдлаар миний хамгийн дуртай байгаа тос. За тэгээд би энийг бол оройдоо бол заавал хэрэглэж байгаа. Тэгээ өглөөдөө болохоор би зарим тохиолдолд энэ тосоо бол хэрэглэхгүйгээр шууд тонер, серум гингүүтээ нарны тосоо түрхчихдэг. Тэгэхээр хэдүүлээ яг тийм рутин хийнэ гэж бодоод энийг зөвхөн оройдоо хэрэглэнэ гэж бодоод одоо шууд нарны тос сонгоч. За нарны тосороо би яг одоогийн байдлаар дуртай байгаа энэ ануагийн энэ нарны тосыг сонгож байна. Энэ болохоор Beauty Republic байдаг. Тэгээ би үнийг нь бас угаасаа ингэ гаргацсан байна. За ингээд ер нь бол ингээд бүтээгдэхүүнээ сонгосон чинь би нэмээд батганы налд оруулмаар байна. Энэ за зарим хүмүүс батганыг гардгүй хүмүүс байгаа л та. Гэхдээ миний хувьд энэ батганы нал зүгээр л бүр өдөр болгоны хэрэглээ. Би орой болгон баг энэ батганы нал ямар нэгэн байдлаар нэг хоёрыг ч гэсэн наадаг. Миний нүүрэн дээр бүр яаж исэн ч томч бай, жижигч бай, ямар нэгэн батга бүр өдөр болгон гарцсан байж байгаа. Хэдий би тэр батгыг одоо ингээд яг толгойд гараад ирсэн байгаад те би өөр ингээд сайхан цэвэрхийг шахлаач гэсэн би өөрөө хязгаарч бүрэн шахаж чадчихээн гэж би боддоггүй, найдадгүй. Тэгэхээр би хэдий ингээд одоо тэр доторх юмыг нь гаргасан ч гэсэн заавал би хараас нь батганы налд нааж унтдаг. Тэгжээч яг ингээд бохир оруулахгүйгээр дээрэс нь батганы налд яг тэр одоо шахсан батган дээрээ наагаад унтчихгонгод маргааш өглөө нь бүр яг ингээд батгын маань наашлуулсан байдаг. Тэгээ би батганы наалттай бүмхээр найзалдаг байхгүй юу? Тэгэхээр би батганы наалтаа зүгээр энэ рутиндээ би зүгээр нэмчээ. Тэгээ би энийг болохоор ер нь дандаа орой үед мимик хорнороос аваад байгаа. Би энэ бүтээгдэхүүнүүдээ сая бол одоо ингээд уцаа гаргаад нэмлээ л дээ. Нэмсэн чинь нийтдээ 850,000 төгрөг болж байна. За энэ 850,000 төгрөгийг шууд нэг сартаа гаргах юм үгүй. Энд чинь ингээд нэгэн сарын хэрэглээний арьс ашиглага биш ахгүй юу? Би одоо яг энэ арьс ашиглагаануудыг бол би яг доор аж би 6 сар ер нь хэрэглэж болов уу гэж бодоод сонголоо. За энэнийг тэгэхээр би 850,000-аа би 6 сартаа хуваагаад 1 сарын арьс ашиглагааны мөнгө маань 141,666. Ойролцоогоор нэг иймэрхүү дүн гарч ирж байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгний яг гол дүнгээ хэдүүлээ бол харлаа штэ 150,000-ыг ойролцоогоор арьс ашиглагаандаа зарцуулд юм байна. Гэхдээ энэ арьс ашиглага зөвхөн Солонгос арьс ашиглагаан дээр суурилсан мөнгөн дүн гарч ирсэн шүү. Та нар бас ингээд өөрсдийнхөө арьс ашиглагаагаа нэг юм тооцоолоод сардаа ойролцоогоор юу хэдэн төгрөг арьс ашиглагаандаа зарцуулд юм байна. Тэр дүнгээ бас комментээр хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.